Прокурорын байгууллага 2023 оны 4-р сарын 17-ноос 21-ний өдрүүдэд хэрэг хинэн шийдвэрлэх ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээд болон өмгөөлөгчөөс гаргасан 399 гомдол хүсэлтийг шинээр хүлээн авч нийт 1067 гомдол хүсэлтийг хянан шалгалаа. Үүнээс 327 гомдол хүсэлтийг шийдвэрлэж холбогдох арга хэмжээг авсан бөгөөд одоо прокурорт 740 хянагдаж байна. Шинээр хүлээн авсан гомдол хүсэлтийн 10 нь ял идлүүлэх ажиллагаатай холбоотой, 3 нь шүүхээр шийдвэрлэгдсэн хэрэгт шинээр илэрсэн нөхцөл байдлыг шалгуулах талаар байгаа бол 386 нь эрүүгийн болон зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар гаргасан гомдол хүсэлт байна. Дээрх хугацаанд нийслэлийн дүнжин гарав Мишель төвүүдэд ажиллаж байгаа прокурорын байгууллагын нэг цонхны үйлчлэгээ үзүүлэх төвүүдэд нийт 7 иргэний өргөдөл гомдлыг хүлээн авч харьяа прокурорын газартан шилжүүлж 16 иргэнд прокурорын байгууллагын чиг үүрэг үйл ажиллагаатай холбоотой зөвлөгөө мэдээллийг өгч ажиллажээ.